дараагийн мэдээ. За нийтийн тээвэрт лимб, морин хур, ятга хөгжмийг хишиглэж, за зорчигчдод гинтийн бэлэг барьсан сонирхолтой бичлэг цахим орчинд олонний анхаарлыг татсан юм а. За энэхүү тоглолтыг хөлийн цэргийн, дуу бүжгийн, чуулгын уран бүтээлчид автобус нь төлөвлөжээ. Тэдний нийтийн тээврээр зорчигчдод халуун дотн хүлээн авсан байна. Автобусан тоглоно гэдгийгсэн чинь аюу сонин санагдсан. Юунаас хамыг хайсан бэхээр нөгөө аюу олон хүнтэй штэ автобусан те. Ер нь бол Европын орнуудаар одоо метрон дотор тоглох юм уу? Снайп бодтер ч юм уу? Шинэ зүйлүүд байдаг л та. Монголд бол ер нь бол яг нийтийн тээвэр дотор хүчин тоглож бодоод ер нь байхгүй. Тэгээд одоо хөгжим бүжүүнээр маань гэрчч гэдэг унж гэдэг одоо багтаж шингэхгүй жоохон хэцүү байгаа лөө гэж жоохон айжсан. Гоцлол лимбэр бас явсан. Тэгээд манай гурван маань бас хөгжим тоглосон. Тэгээд дуу явсан. Холилдоод явсан юм. Ер нь бол цаг хэмжээний тоглолт болсон. Бас яг хүн гайгүй шингэрсэн байсан болохоор нэг тийм амар асуудал үүсээгүй гайг байсан. Янз бүрийн асуудалтай ингээд орж ирж байгаа. Тэгээд яг ингээд хөгжим тоглосны дараа одоо нөгөө магадгүй ингээд уурлаад орж ирсэн хүн байвал бүх хүмүүс ингээд инээгээд айгүй ингээд яриа болоо. Тэгээд ингээд яриа өргөдөө болоод хараад байгаа. Баяртай сайхан шинэлэрэг. Тэр яг тэгэхээр ерөөдөө хөгжим болоод хүний одоо тэр сэтгэл зүйд яаж хүчтэй нөлөөлж байгаа. Тэр бол аюул сайн илэрсэн. Сууж дуулж агаад босоод эргээ харсан чинь ер нь манай үеийн залуучууд их байсан. Тэгээд бас хамт яг бүгдээрээ дуулжсэн ингээд урдаас амир хөрх ингээд гармаараа даллаад. Одоо гадаа хүдэн байна ингээд өдөгжрээтэй хүмүүс хүлээж аваад яар сандраа ингээд орж ирээд гинт орж ирээд ингээд явж ирсэн. Гинт хараад хөө эн чи өөрөө ороод ирвэ гэдэг ингээд хүмүүс аяг тэгжсэн. Ер нь бид нар ингээд илүү хүмүүстэй ингээд ойрхон тоглож ямаар юм байна гэж бодсон.